Чоргшин баярлалаа. Их тодорхой мэдээлэл өгж байна. За над тодорхой ганцхан асуулт байна. За одоо бид гаднаас ийм авахта одоо хуулиар бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэлтэй улсын бүртгэлтэй компани одоо имийг Монгол улсад одоо яаралтай гормоор оруулж ирж тэрийг одоо шинэ хэрэглэдэг нэг ийм зохицуулт хийчихсэн байна. За яг тэр бол байж болох байх. Олон улсын сайн стандарт гэдэг. Гэтэл яг тэрнтэй зэрэгцүүлээд одоо ICF гэдэг одоо миний ойлгосноор бол олон улсын стандарт байна. Бас өөр стандарт байх шиг байна. Гэтэ энэ стандартууд бол ер нь бие биенээ бол бас дүүцдэг. Бас бие биенийхээ одоо төвшөнд бас хэрэглэгддэг. Гэтэ янз янзын улсуудад хэрэглэгддэг. Жишээ нь ICF-ийг бол Европын холбооны улсууд хэрэглэдэг юм байна л да. Тэд ийм зохицуулт оруулчихснаас болоод бид их олон улсаас тодорхой төрлийн имийг одоо янз янзын одоо үнийн санал авч авчирдаг байсан боломжийг хязгаарлчихсан. Тэг үүнээсээ болоод тодорхой төрлийн имийг ганц хоёрхан улсаас авдаг. Тэр нь бол тогтсон бөгөөд бас тодорхой өндөр үнэтэй байх ийм нөхцөл байдал үүсчээд байдаг. Энэ өндөр үнэтэй имийг одоо хэрэглэгч нь одоо халааснасаа төлдөг. Нэг бол эрүүл мэндийн даатгалаас бид нар мөнгө гаргаж төлдөг нэг ийм байдал руу орчихсон нөхцөл байдлыг бол бид мэдээлэл авч энтэй холбоотой тодорхой саналууд ирж үүнийг бас эрүүл мэндийн сайдад уламжилж байсан. Одоо энэ даруй жил хагас бол яах ёстой вэ? Та бүхэн одоо их тодорхой шийдэл хийж байгаа. Очгор сайд бол бас салбарт одоо хэдийгээр шинээр очисон ч гэсэн салбарын одоо энэ бол санхүүгийн болон эрх зүйн орчныг за тэрнээс гадна эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудал дээр бол их онцгой одоо шуурхай ажиллаж байгаа гэж одоо ойлгож байгаа. Мэдээж өмнөх сайдууд ч гэсэн одоо төвшөнд хичээж ажилласан. Бас өмнөхийг үгүйсгэж болохгүй. Одоо тэгэхээр энэ дээр та бүхэн яах вэ гэж байгаа юм. Одоо ингэ цаашдаа ингээд иргэд маань өндөр үнэтэй имийг халааснасаа төлсөөр байх уу? Эрүүл мэндийн даатгалын сангаас бид одоо өндөр үнэтэй юм авч өгсөөр байх уу? Эсвэл сонголтоо болох уу? Энэ дээр одоо яг ямар менежмент хийх вэ гэсэн ийм тодорхой асуулт. За Бочгоор сайд хариулъя. За Зөлпор гишүүний асуултанд хариулъя. Одоогийн хэрэгжиж байгаа хууль дүрмийн дагуу бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хатуу зохицуулттай улс орн гэж байдаг. Нэлээд өндөр одоо стандарт тавьсан тийм имийг л одоо төрөвчсөн байлгаа бүртгэсэн тийм заалт байгаад байгаа юм. За энэ нь бол яг үндсэндээ бол Аз улстай бол 3 улс орн тэрийн стандартыг баримталдаг. Япон, Солонгос, Сингапур. За Европын холбоонд бол харьцангуй гайгүй одоо хэрэгждэг, мөн Америкт хэрэгждэг. Тэгээ таны бас хэлсэндээ адилхан энэ ICF гэдэг нь бол зайлшгүй бас мөрдөгдөг ёстой. Энэ бол яг үнэндээ бол бас юу юм бэлээ? International Council for Harmonization гэж англиар ярьдаг. Нэгэсэндээ бол олон улсад хөлөөмжөөр өгсөн өндөр чанарын юм ялангуяа одоо хамгийн одоо хүнсний болон имийн өндөр шалт авдаг Европын холбооны улс орнууд бол бүрэн зөвшөөрөгдсөн байна. За үүнтэй холбоотойгоор жишээлбэл Турк улсын жишээ амар байна. Турк улс бол Европын холбоонд улс маш их хэмжээний имийн экспорт гаргадаг. Европын холбоо үүнийг хөлөөмжшөөрдөг. Имийн үнийн дүнгийн хувьд харьцангуй одоо бага хямдхан гэж ойлгож болно. Тэгсэн мөртөө дотоодын нийт имийн хэрэгцээнийхээ 98% өөрсдөө хангадаг. Тэгэхээр бол энийг бол Монгол улс бол зайлшгүй одоо нэвтрүүлэх нь зүү гэж яг салбарын сайдын хувьд харж байгаа. Энийг бол ойрын хугацаанд хийнэ гэж гишүүндээс хэлмээр байна. Яг л эцсийн үр дүндээ энэ Монгол хүний эрүүл мэнд, Монгол хүний имийн хэрэглээ чанартай хямд өртөгтэй имийн хэрэглээний асуудал яригдчихэж байгаа болохоор. За Булааны Бэсэн гишүү